За баярлалаа. Гишүүдтэй өдрийн төргий. Тэгээд энэ хуулийг санаачилсан өрийн твэ гишүүн, хамтран өргөн барьсан Улсын хурлын гишүүн Саранжилуун болон бусад гишүүдтэй чин сэтгэлээсээ талархаж байна. Чин сэтгэлээсээ. Миний ээж Арангаа аймгийн Чулуут сумын ууг бол Бээсийнхэн овогтой Батцагааны Очир жогын Арднаас сандаг гэж хүн бий. Одоо 70 настай. 7 хүүхэд тээж төрүүлсэн. Одоо 4 хүүхэдтэй. Миний дээр 3 хүүхэд ээж маань тээж төрүүлсэн. Гуруула нэгээс 2 настайдаа тэнгэрт очсон. Хамгийн сүүлийн хүүхдээ алдаад ээж маань 4 жил Төв Гандангийн хашаанаас салаагүй. Бараг лам болсон. Ингээд намайг төрөх хүртэл Төв Гандангаас салаагүй. Энэгээр юу хэлэх гэж нэхэр их хүн хүүхдээ алдахаараа тэгж өөрийгөө зэмлдэг. Тэгж аврал өршөөл ирдэг. Сэтгэлийн мухардаа тулгцыг хайдаг. Тэгээд тэрэн дээр нь тэр шархан дээр нь төмрөөр зодоод байсан ийм хууль. Тэр ээж хүүхдээ төрүүлээд нас бий хүргэж чадаагүй дээ. Өөрийгөө зэмлж яхад нь төрн чи хүүхдээ төрүүлээд өсгөж чадаагүй юм чинь гээд хашааны гадна үлдээгээд байсан. Төрн бас иргэнээ ингэж зэмлээд байсан байхгүй. Энэ зэмлэлээс нь салгаж өгж байгаа юм буянтай ажил. Энийг халамж гэж хэлээд байгаа. Яг үүндээ төр юу нь яах гэж байдаг юм бэ? Бид нар заримдаа энэ төрийн хайр, инрэл, халамж, хавтгаарсан халамж хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Төр байгаагийн нэг шалтгаан энэ хайр, инрэл. Одоо байхгүй болчиход байгаа. 6 дугаар сарын 1 болохоор л бүх хүүхдүүдэд алдсан, эндсэн тэр ээжүүдийн шархан сэтэрч идэг байхгүй. Энийг төр нь ангаая гэж байгаа. Энийг санаачилж байгаа би энэ гişүүдтэй үнэхээр талархаж байна. Энийг бол эрэгтэйчүүд ойлгохгүй. Хүүхэд тээж төрүүлж өсгөнө гэдэг юу болохыг ямар ч ухаантай эрэгтэй хүн байлаа гэд ойлгохгүй, мэдэрч чадахгүй. Тэм учраас энэ хуулийг үнэхээр дэмжиж байгаа. Заавал дэмжиж байгаа. Би одоо яг нөө өөрийнхөө ойр байгаа жишээгээр л ярьж байгаа. Ээжиг маань одоо төрн зэмлэхэ болж байгаад би их баярлж байна. Түрүү өөрийн твэ гişүн маш тодорхой хэлж хуулийн нэрэн дээр хуулийн нэр төрүүлж өсгсөн гэж байгаа. Зөв. Хуулийн нэр төрүүлж нас бий хүргэсэн гэж бичээгүй байхгүй. Гидсэнд олдсон цагаасаа хэвлийд олдсон цагаасаа л тэр хүүхд өсөж байгаа. Тэгэхээр хүүхд төрүүлсэн бол дор хаяж 10 сар хэвлийдээ өсгөж исэн байна. Боожулж исэн байна. Тэгэхээр би энэ хуулийг хэрвээ батлагдвал үнэхээр талархалтай хүлээж авч байгаа гишүүдтэй маш их баярлалаа. Тэгээд ээжүүдтэй бас эрүүл сайн сайхныг хүсье. Тэгээ одоо энэ микрофон олдсон дээр ийм асуудал яригдсан дээр би ээжтэй хандаж хэлж байгаа. Миний мэдих хамгийн хүчрхэг эмэгтэй бол миний ээж. Та шүү гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. Үнэхээр одоо Лодо Самбог шинэ хэлж байгаа зөвөө